Катарын Доха хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан Монголын багийн 3 тамирчин нэг дасгалжуулагч визний асуудлаас үүдэн 36 цаг хоригдож, өнгөрөгч Баасан гарагт эх орондоо ирсэн талаар бид мэдээлсэн. Тэдний хэлж байгаагаар Монголын чөлөөт бүхий холбооны өгсөн электрон виз гэх зүйл нь хуурамч байсан хэмээн мэдээлсэн. Эх орныхоо нэрийг гаргахаар хөлс хүч цаг хугацаагаа зарцуулан бэлдэж байхад чөлөөт бүхий холбоо ийм хариуцлагагүй үйлдэл гаргасанд тамирчдын зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Харин чөлөөт бүхий холбооноос ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Баян мөнхтэй утсаар холбогдоход албан ёсоор хэвлэлийн хурал хийн гэхээс өөрийг хэлээгүй. Харин нарийн бичгийн дарга Сэрэтрээс бид энэ талаар тодруулах хүссэн юм а. Энд дээр би бол мэдээлэл өгч чадахгүй. Яг бол надад албан ёсны мэдээлэл өөрөөсөө албан ёсоор ярьж байгаа учраас. Тамирчдын хэлж байгаагаар бол яг өөр яг төлөвлөж явуулсан юм шиг яриад байгаа шүү дээ. Тийм бол байхгүй шүү дээ. Яг чөлөөт бүхий холбооноос бол гаргасан виз нь хуурамч байсан гэж байна шүү дээ. Тамирчид зөвхөн холбоогоор Та нар тэгвэл Америкийн визийг хийгээд гаргачихж байна. Ямар ч тач одоогор чөлөөт бүхий холбооны ерөнхийлөгч давагд орж ирэхээс нааш албан ёсоор мэдээлэл хийхгүй гэж байна. Тэгвэл бид энэ асуудлаар гадаад хэргийн яамнаас тодруулсан улсаа төлөөлж олон улсын тэмцээнд орох тамирчид нь хуурамч визнээс үүдэн хоригдож байхад Монголыг төлөөлж суугаа Кувейт, Катар дахь Монголын эчин сайдын яам консулын газрынх яагаад анхаарал хандуулсангүй вэ гэдэг асуултыг тавьсан. Гадаад хэргийн яамны консулын газрын дарга Батагаас тодруулахад энэ асуудал манай консулын газар яамтай ямар ч холбоогүй Азийн чөлөөт бүхий холбоо манай улсын үндэсний чөлөөт бүхийн хоорондоо авч солилцсон визний урилга. Одоо энэ яригадаад байгаа электрон виз гээ чинь манай улсад нэвтрээгүй гэсэн тайлбарыг өгсөн юм а.